Явган хүний гарц гаран болоод бусад газруудаар явж байгаад халтарч унах тохиолдол олон байгааг иргэд ярьж байна. За мөн автозам өссөний улмаас нэлээд гулгаатай байгаа талаар жолооч нар ярьлаа. Одоо ингээд байгууллагуудын оролтойгоо юунд дээр халтархад бол амар болсон шүү дээ. Ингээд бүр ингээд гөлийгөөд тэгээд ерөөс ингээд хуурай юм юун дээр нь явсан ч гэсэндээ бас амар халтараад байгаа шүү дээ. Зам бас халтаргаад ер нь бол хаасаг бол халтаргаад шүү дээ. Их хүн шүү дээ. Гэтэ юу хотогдож хэдий зам дээр саччихсан явган хүн зам дээр сасах гэдэг юм байгаа байхгүй. Тэр тал дээр л жоох анхаармаар надад. Өчигдөр л өвлийн гутлаа авлаа. Тэгээ тэрнээс өмнө бол айгүй их халтаргаатай байл шүү дээ. Халтардгаа гутлаа бол тэгэл гайг болно шүү дээ. Ер нь бол айгүй халтаргаатай байна. Халтаргаатай шүү дээ. Шээ давс маус цацаад байдаг байсан. Давс маус цацчих юм харагдахгүй л байна. Айгүй гулгаатай шүү дээ. Явхад юм жоох хүндрэлтэй. Гэтэ зарим газар бол гайгүй л байна. Ер нь хүн амьтыг нь бас хүч мөч нь бас хүрхгүй байгаа юм гэдэг гайгүй. Давс маус байдаг бол тэр мөрийг болон цацмаар байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд зам дээр цацах бодисын нөөц 575 тонн бий. Одоогийн байдлаар 2-3 удаа автозам дээр цацаад байна. Ингэж цацахад 240 тонн бодис оржээ. Өөрөөр хэлбэл дахин 2 удаагийн цацах нөөцөл үлдсэн гэсэн үг юм а. Шинээр зам гүүр уулзуурууд нэмэгдснээр бодисын шаардлага хэрэгцээ ихсэн байна. За мөн халтаргаа гулгаатай өксүр замууд дээр пошигтэй жижиг савуудад бодис элсхийн тавьсан байна. Үүнийг шаардлагатай үед жолооч нар ашиглах боломжтой. Ер нь сасвал их орж байна. Шинэ ороод өглөө дахиад нөгөө сасна уурснараа дахин сэвлэгдэх ажил гараад 2-3 дахин ажил гарч байна. Халтар гагуулгыг бол манай зам талбайн үйлчлэгчдүүд нь чаддаараа өглөөнөөс ороо хүртэл ажиллаад халтар гагуулгыг найрлаж байгаа. Ялангуяа сүүлийн үед бол явган зам бол нийтэн халтар гагуулгатай болцсонтойгоо холбогдоод өнөөдрөөс өчигдөр уржигдраас эхлээд 2-3 хоногод энэ голцоо явган зам руугаа хүмүүсээ гаргаад ингээд өөрөө хяналттай авах гэдэг сая гарах гэдэг байж ийсэн. Сүүлийн өдрүүдэд автозамаас илүү явган хүний зам мөсдөж халтаргаа ихтэй байгаамаа. Аж ахуйн нэгжүүд байгууллагын гаднах 50 м хүртэлх газрыг цэвэрлэх ёстой. Тухайн байгууллагын зам талбай дээр тээврийн хэрэгслийн осол гарсан болон хүн унаж гэмтсэн тохиолдолд замын хөдөлгөөний шинжилсэн хуулиар байгууллага хохирлыг барагдуулж хуулийн хариуцлага хүлээхээр заажээ. Хөдөлгөөний аюулгүй байдлын шинжилсэн хууль 9 сарын 1-ээс эхэлж бүрдэгдсэн. Энэ дээр болохоор энэ хуулийн 54-19 дээр болохоор халтаргаа гулгайг мөс үүссэн тохиолдолд эндээс гарсан зам тээврийн эрх ослыг гарсан тохиолдолд холбогдох байгууллага маань тэрийг айлах ёстой холбогдох байгууллага маань тэр үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн доод хэмжээ 3-5 дахин нууцлаа тэмцэх хэмжээний төгрөгөөр торох арга хэмжээ авч байгаа. Тэгэхээр Халтаргаа гулгаатай холбоотой гэмтэл цогц судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн төвт ирэх иргэдийн тооч нэмэгдсэн байна. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох аж ахуйн нэгж байгууллагууд гаднах талбайгаа цэвэрлэх шаардлагатай байна.